Оройн төрийн эрхэм үзэгчдээ лав гараг бүрийн 21 цаг 40 минутаас үзэгч та бүхэнд хүрдэг. Би Монгол хайртай нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгтээ тавтаа морилно. Ингээд студидтэй ирсэн байнгын болон өнөөдрийн нэвтрүүлгийн зочдтой танилцуулъя. За миний зүүн гартал хамгийн ихэнд бол манай Намаст рестораны ерөнхий менежер Кумар Сужин. Кумар орой минь хүргэе. Орой минь өчиг минь үзэгчтэй ч гэсэн. За би бас цаатлаас нь бас танилцуулчих. Франц улсын иргэн Стим орой минь хүргэе. За Томако орой минь хүргэе. Томако бол Монголын зөвгөчтийн холбооны олон улсын харилцааны менежер ажилладаг. За өнөөдөр бидний урилга манай байнгын 3 зочноос гадна бидний урилгыг хүлээн авч ирж байгаа. Гарет Вилсон орой минь хүргэе. Америкийн нэгдсэн улсын иргэн. Ингээд таныг би бас үзэгчтэй болоо би гуравт өөрийгөө би дөрөвт өөрийгөө танилцуулаад Монголд хэдэн жил амьдарч байгаа, ямар ажил эрхэлдэг ихлэ танилцуулаад. За миний төрөнд намайг зочноор өөрсөндөө баярлалаа. Би өөрөө энд гэрүүлээрээ амьдраад сүүлд ирээд 4 жил хагас бараг 5 жил болгож байгаа. Хоёр дахь удаагаар ирж амьдарч байгаа. Өмнө нь бараг 18 жилийн өмнө бас 2 жилийн хугацаатай ирээд тэгээд нутгаруугаа буцаад одоо эргээд ирсэн. Тэгэл одоо энд ичгээсэн багада үнэхээр их баяртай байна. За баярлалаа, ирсэнд баярлалаа. Тэгээ өнөөдөр бид хэдийн ярилцах сэдв бол энгийнээр эхлэхэд бол Монгол хүнтэй ажиллахад ямар байдаг вэ гэдэг юм сэдв. Тэгэхээр та бүгдээрээ чөлөөтэй энэ сэдвээр ярилцаа. Та бүгд хамгийн багадаа манай Стив маань бараг 2 жил гаруй Монголд болж байгаа. Бусд нь бол одоо нэлээд олон жил Монголд амьдарч байгаа монголчуудтай ажиллаж байгаа. Өөрийн гэсэн бизнес эрхэлж байгаа учраас энэ талаар бол ариун туршлага мэдлэг байгаа хаа гэж ингэж бодож байна. Тэгээ бидний одоо Гарет Вилснийг өнөөдөр урьсан бол шалтгаан бол яг энэ чиглэлээр бас лекц уншиж байсан хүн байгаа. Тэгэхээр танаас ярилцлага эхлэе. Монгол хүнтэй ажиллах. За. Энэ маш санаа алдаад энэ бас жоохон эмзэг сэдв. Тийм учраас яг эхлээд нь юу хэлэх юмдээ гэвэл мэдээж одоо энэ дээр сууж байгаа дөрвөн хүн дөрвөлээ мэдээж Монголыг хайртай хайргүй байсан бол энд үлдэхгүй байх байсан тий. Тэгээд ер нь Монгол хүмүүстэй хамтарч ажиллахад мэдээж таатай үгүй байсан бол мэдээж яг бустай арилна ирээд удахгүй буцах байсан л да. Би энд яг ажил тууртай байдаг вэ гэвэл хамгийн гол нь яг хамгийн төрөнд нь хүмүүс нарыг таалагддаг. Хүмүүсийн сэтгэл, хүмүүсийн хандлага мэдээж Монгол улс нэг соёлоороо их баян, түүх их баян одоо ингэж одоо орчин үеийн тийм стандарттай Улаанбаатар хотыг бодвол тийм орчин үеийн тийм стандарт одоо ингэж нутагшуулаад ер нь удаагүй ер нь харьцангуй тусгаарлагдсан улс байсан болохоор тийм учраас магадгүй нэг баруун орнуудаас зарим зүйлсийг жоохон хожуу ер нь сураад ер нь нэвтрүүлээд ер нь хэрэгжүүлээд сурж байгаа. Тийм учраас мэдээж сул тал эсвэл сул тал гэхээс илүү зарим нэг саад бишэлүүд гардаг харьцаан дээр ч юм уу Монгол хүнтэй хамтарч ажиллахад гэхдээ сул талуудаас илүү миний хувьд нэг давуу тал хамаагүй олон тоогоор байдаг болохоор ер нь бол манай компанич бай бусад түнч компаниудтай хамтарч ажиллахад гадаадтай нэг их тааралдаг. Яг айл нь тааралдаг. Гэтэл монголчуудтай хамтарч ажиллахад үнэхээр нарад бол таалагддаг. Та сая ингэж яриагаа эхлэхдээ ингэ санаа алдаад нэг юм хэлж байгаа болцсон юм шиг надад бүр ингэ санагчлаа л та. Угаасаа монголчуудын нэг онцлог болоод үнэхээр уусаараа их бахархдаг. Үнэхээр үндэсэх хүмүүс байна л да. Их орон. Тийм учраас ер нь гадаад хүнээс ямар нэгэн тийм шүмж ч юм уу тийм өөлөхийг сонсох юм бол маш их эмзэглэж хүлээж авдаг. Мэдээж үлэх юм байна. Манай оронд ирэх юм бол мэдээж зөндөө олон нийгмийн талаас нь шүмжиж болдог л да. Тийм үү аль орчинч болно л да. Гэхдээ яг бүгдээрээ яг нэгэнт энэ сэдвийг эхэлсэн юм чинь сайн талын ч яри, жоохон бэрхшээлтэй талын ч гэсэн яг яри л да. Энд чинь чөлөөтэй нэвтрүүлэг тэгээд чинь бас ардчилсан орн. Тэр хүн тухайн мэдээллийг яаж хүлээж авахгүй юу гэдэг чинь бас үзэгчдийн өөрсдийн сонголт учраас хамаагүй бүгдээрээ ярилцлаа. За Кумарын ажил дээр жишээ нь одоо хүмүүсийг ингээд ажилд аваад ингээд ажиллаж яхад ямар жишээ сөрөг талууд монголчууд эсвэл дадал зуршилж байж болох тийм зүйлүүд илэрдэг юм. За ер нь бол одоо альч одоо би бол Монгол гэхээс илүү яг энэ бол хүний нууж гэж яриад шүү дээ бид нар бол тийм ээ. Хүний нуужийн зах зээл гэж ярих юм бол тийм ээ. Одоо Монголын одоо хүний нууцын зах зээл ялангуяа одоо миний
одоо ажиллаж байгаа салбар шүү дээ. Би бол тэрийг л мэднэ. Би бусад салбарыг одоо төлөөлж чадахгүй. Рестораны салбар буюу одоо үйлчилгээний салбар дээр бол одоо голцоо залуучууд ажилладаг. Тэгээд ялангуяа одоо энэ рестораны салбарыг бол хүмүүс жоохон одоо барууны оронд бол бид нэр очиход нэг жуугч бараг 50 настай өвгөн чи жуугч шигээ яваад идэг. Тэрийг бол үйлчлүүлж байгаа хүмүүс нэг одоо нэг сонирн биш тийм ээ. Энгийн одоо үзүүлдэг гэж яадаг тий. Тэр хүн ч өөрөө тэр мэрэгчлэрээ бахараад идэг. Тэр бол нэг жаашгүй одоо зайлуур нөхцөлгүй аргагүй болоод энэ ажлаа хийж байгаа царайтай биш. Аюу гоо тэрэнд дуртай бүр янз янзаараа тэр хоол тавьж байгаа байдал, жууж байгаа байдал, ярьж байгаа байдал. Яг тэгэхээр тэр мэрэгчлэр өөрөө хамгийн түрүүнд бахарч чинь нөгөө job satisfaction гэдэг шүү дээ тийм ээ. Өөрөөхөө хийж байгаа ажил сэтгэл хангалуун байгаа байдал тэр хүнд өөрөө байгаад идэг. Монголд бол тэр талд бол ялангуяа үйлчлэгээний салбар дээр хүмүүс ажиллаж байгаа хүмүүс ялангуяа нөгөө гүйцэтгэлийн албан тушаал дээр байгаа хүмүүс одоо удирдлагууд бол арай өөр байж магадгүй. Гүйцэтгэлийн одоо албан тушаалууд дээр байгаа хүмүүс бол зөвхөн нөгөө транзит мэргэжил маягаар одоо юу гэдэг нь жилийн чөлөө авсан ч юм уу эсвэл энэ жил төлбөр хийж чадаагүй ч юм уу тийм ээ эсвэл юу нь тийм ээ одоо төр зүрийн төр хугацааны одоо тэрийг мэргэжлийн гэж үзэхгүй нэг тийм одоо асуудлууд гараад идэг. Тэгээд залуучууд маань өөрөө бас амьдрал нь өөрөө бас айгүй нөгөө үйлдэл явдал ихтэй байдаг тийм ээ. Залуу хүний энтэй муудлаа, энтэй сайдлаа, энтэй суурлаа, энтэй найзлаа тийм ээ. Энэ сургуульд элслээ, тэрийг төгслөө, өөр ажилд болоо. Тийм олон зүйл их болдог учраас тогтвор жоохон муутай. Тийм ээ. Одоо хүнийг бэлтждэг магадгүй одоо анхудаа хөдөөнөөс орж ирсэн хүн бол зайлшгүй яг үйлчлэгээний соёл одоо нэгдүгээр зэрэглэлийн рестораны үйлчлэгээний соёлыг бол мэдхгүй байхын аргагүй. Тэнгүүд нөгөө хүн дээр цаг хугацаа зарцуулаад ингээд за гадаад хүн ирэх юм бол ингээд ийм үгнүүдийг ашиглаад ийм хэлээрээ ингэж хэлдэг шүү. Үйлчлэгээний хэллэг юм байдэн шүү. Монголж очидтай бол үйлчлэгээ одоо бол таны ширээн дээр байгаа бохирыг хураачгүй. Эсвэл уучлаарай ширээ гэж зайчлаад өгчихгүй гэвэл удааг л хэлж байгаа л нэг. Гэхдээ хоёр уур сонсгож байгаа үз. Бохир гэдэг чинь тэр хүн бохир идэггүй шүү дээ. Ширээн дээр бохир биш шүү дээ. Тийм ээ. Гэх мэтлэнгийн одоо энэ чинь бас нөгөө тренинг тийм ээ. Одоо сургалтын юу одоо маш цаг хугацаа ордог. Доторгын хэмжээний байгууллагын мөнгө бас гаргадаг. Тэнгүүд мань хүн бэлэн болсон маргааш нь баяртай. Нэг эв талууд байдаг. Нөгөө давуу талуудыг ярих юм бол маш олон байна. Би бол одоо ужигчид зарим нь хэрвээ тухай ихний нэвтрүүлэг үзчихсэн бол би бол энэ тэгт бол маш одоо сургууль төгснөөс бараг жил ажилласан хүн байхгүй. Одоо өөрийнхөө карьерийн одоо нийт одоо 15 жилээс 14 жил Монголд ажилласан. Тэгэхээр энэ тэг хүмүүстэй бол би ажиллаж чадаагүй яг үнэ хэлгээд. Ягаад гэвэл монголчуудаа ажил сурсан. Тэгээд ерөөсөө давуу талууд бол маш олон байдیں۔ Одоо жишээ одоо альва юм хурдан сурна. Тэгээд өөрөөхөө бүрөөгөө бас өлөн зөвшөөрч чаддаг. Өөрөөр тийм байх шүү би ингэж алдсан байна. Хоорондоо мууд сайдсан ч маргааш нь тэрийг одоо хамд олон шиг байж чаддаг тийм ээ. Тиймэрхүү юмнууд одоо тэгээд юмыг бас айгу мэдхгүй зүйлийг хөлөн зөвшөөрдөг. Нэрээ би энийг мэдхгүй байгаа юм. Би энийг сурах хэрэгтэй юм байна. Зарим орнууд бол шал өөр шүү дээ. Одоо зарим нийгэм бол бидний бол 100 жилийн түүхтэй, 200 жилийн түүхтэй мэдлгүй яа чамаас сураад авах юм байхгүй. Монголчууд ба шал өөр. Өнөөдөр би бол маш их одоо айгу юу яадаг хараад залуучууд би англи хэл сурах хэрэгтэй байна. Би тэм хэл сурах хэрэгтэй байна. Би өөрийнхөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Сэдвүүн дандаа тэм байдаг. Тэгэхээр тэр сайн зүйл бас байна. Залуучууд гээд жишээ авч л да. Тэгвэл жоохон настай хүмүүс төр жишээ аваад нас тогтсон усууд төр тий. Одоо чинь Монгол ингээд хүн ажилд авах та 40-с дээш насны хүн ерөөс ажилд авахгүй. Яг ингээд тогтоочдөг байхгүй. Тэгээд энэ хүмүүсийг яагаад ер нь ажилд авдаг юм бол танаа томооко жишээ нь 40-с дээш насныхан ажилдгүй эсвэл ажилдаа яаж анзаарсан ажилдаа залуучуудаас илүү хариуцлагатай байдığım үгүй юм уу яагаад авахгүй гэдэг юм бол юу юм да одоо миний ойлгосноор бол 40-с дээш гэж мэдэхгүй. Ер нь нөгөө жаахан нас явсан хүмүүс бол шин мэдээлэл, шин одоо технологи хүлээж авахд их бэрх хийдэг юм болов. Тэгээд их тийм болов гэж бод. Би одоо нөгөө юунд өөрийнхөө зөвгийн аж ахуйд залуучуудыг авах уу?
туршлагатай зүгийн чинийг авах уу гэхээр залуучууд юу ч мэдэхгүй залуучуудыг авмаар байгаа юм. Тий. Тийм байхгүй. Тийм тал байгаа. Гэхдээ яг одоо нөгөө хөгшин хүмүүс жоохон нас тогтцсон дүж гарсан хүмүүсийн онцлог гэхээр яг нөгөө их зарчимч удаа ярихгүй хулгай хийхгүй цаг барьдаг гэсэн юу давуу тал бол мэдээж байгаа. Тэр ажлын онцлогоос болдог бах. Тий. Одоо харьцангуй манай одоо зүгийн аж ахуйн чиглэлт бол одоо нөгөө Монголд байгаа технологи бол харьцангуй хутарсан байгаа байхгүй юу? Дээр үеийн Оросын технологи. Тийм болохоор шинжлэх хэрэгтэй байгаа. Тэрийг хүлээж авахад бол миний хувьд бол залуучууд хэрэгтэй. Тийм. Залуучуудын нэг сөрөг тал бол яг өмнө нь яг нэвтрүүлгээс өмнө хоёулаа хоорондоо ярьж байсан. Нөгөө залуучууд ер нь тогтворгүй нэг ажил хийгээ тэр удахгүй залхаад хайдаг. Тий. Тэр бол арай нас тогтсон хүмүүс арай өөр. Тий нэг юм хийгээд удаан яг ажиллаж чаддаг. Би зүгээр монгол хүний хувьд ингээд ботхоор би ч гэсэн өөр дээр эсвэл өөр орчныхоо энэ одоо өөрийнхөө үеийн хүмүүсийг ингээд харьцуулахаар ер нь ингээд тогтворгүй ингээд байгаа байдал нь анханасаа мэрэгчлээ ч юм уу эсвэл зорилгоо буруу тодорхойлсон байд юм болов гэж боддог байхгүй юу. Жишээ нь миний үеийн хүмүүсийг аав ээж нь мэрэгчлээ сонгоод өгсөн аяга олон байдаг байхгүй юу. Өө чи нахтлан болцгоо зүгээр те эн чин дажгүй мэрэгч шүү дээ тий. Чамд ер нь ажил олдсон тэгээ чи эмхтэй өгцөөрхөн ажил хийчих гэдэг юм уу те. Ингээд яг нөгөө яг дуртай ажиллаа хийгээгүй эсвэл дуртай сургуулаа төгсөөгүй хүн чинь эсвэл сургуулийн явахдаа таны хэлээр завсардаад өөр ажил хийдэг ч юм уу эсвэл сургууль төгссөний дараа яг дуртай юм хийж чадахгүй нөө байгаа яг албан тушаал дээр очичоод энэ ч миний дуртай юм биш те гэл ингэж нэг тийм яг нөө царайн дээрээ ингээл мэдгдэж ингэж яадаг л та энтэй холбоотой юм болов уу эсвэл дадал зуршилтай холбоотой юм болов уу юу гэж анзаардаг энэ чи ийм баах би анх Монголд 96 онд ирж исэн тухайн үед Монголд ямар байсан бэ те яаж мөнгө олох вэ те яаж хүнээс илүү мөнгө олох вэ те яаж илүү өндөр цалинтай ажилд орох вэ гэсэн одоо амьдралт дээр байсан шүү дээ хүмүүс тийм ээ. Тэгээд энэ нөгөө Япон, Америк хөгжсөн орнуудын одоо ажил сонгох, ажилтаа хандлах гэдэг чинь шал өөр байгаа байхгүй юу? Ажилтаа ороод өөртөө тий хэр таашаал байх вэ? Яаж үр дүн харах вэ? Тэ хүнээс цалин авч байгаа ч гэсэн өөр тийм үр дүн харах гад идэг. Гэхдээ 96 97 онд миний үеийн тийм уяадан байсан хүмүүс бол ямар нийгэмд өссөн бэ гэхээр яаж олон цалинтай, яаж илүү цалинтай газарт орох вэ? Тэр нь одоо хувь хүний асуудал биш, нийгмийн асуудал байгаа байхгүй юу? Тий. Аав ээж чиний аав ээж асуудал ч биш. Чиний найз аав ээжийн асуудал ч биш. Энэ чинь нийгмийн одоо нийтийн асуудал байгаа гэж боддог. Одоо Монгол арай өөр цаг үед орж байгаа юм болоо гэж бодож байна. За Монгол хүнтэй ингээд ажиллахаар сургалтанд хамруулах юм уу эсвэл яавал одоо монгол хүмүүс жишээ нь одоо бид нар ингээд ярьдаг байхгүй юу? Бид нар чинь ингээд бүр дээр үсээ нүүлэлчин байсан. Тэгээл саахалт айлбар одоо бид нартай ойрхон байгаа бол нэг 10 км-ийн цаанал нэг хөөрхөн гэр харагдаж байгаа. Тэр бол манай саахалт айлаа гэдэг. Тэгээд ингээд тусгаарлал ингээ ганцаараа амьдраа сурцсан багийн спортод амжилт гаргадаг. Эсвэл одоо ингээд яг ингээ хамт олон дээр ажиллаад ирэхээр ерөөсөө багийн тоглолт байдгүй хамтарч ажиллахдаа жоохон тааруухан гэд ингээд яриад байдیں۔ Та бүхэн чинь одоо дор бүрднэ жишээ нь удирдах албан тушаал бас хашаад байгаа штэ. Тэгээ энэ дээр яв анзаарагддаг юм ер нь. За Гарет бисэн танаас эхлэе. Яг манайх бол хайцангуй гайгүй гэж бодож байна. Яг мэдээж үе зөвчл гардаг. Өнөдөж гэсэн нэг жоохон өөл ойлголцол гарсан л да. Гэтэ тэр бол Монголын нэг онцлог биш ээ. Монголын миний зөвхөн жоохон эерэг талаас нь харах юм бол Монголын ажилтнууд нэг байгууллагын хүмүүс бол ер нь ажлаас гадуур их нийлэх дуртай. Тэ? Караокенд ороод ч юм уу эсвэл заал аваж тоглох ч юм уу. Америкт бол би бараг хизээж тэгж байгаагүй. Зүгээр л нөгөө 5 цаг ч юм уу 9-ээс ажлаас тарах цаг болоод цагаа дараал тэгээд бүгдээрээ шууд өөр зүг рүү яваад өөр гэрлэгээ яваад тэгээд ажлын цагаас гадуур хэрнэ нэг их нийлдэг. Жилд нэг удаа магадгүй нэг шинэ жилийн нэг цэнгүүн хийх ч юм уу эсвэл хамтдаа хоолнд ороход жилд нэг 2 удаа тэгж хамтдаа хоолнд ордог. Манай ажилтнууд бол тэгдэг арай илүү ойр ойрхон тэгж
ажилтнаас гадуур ирнэ уулзаж нийлдэг тэр нь надад их таалагддаг. Тэгээд маргааш ажил дээр нь ирээд тэр хоорондын тийм эв найрамдал тэр нэг харилцах харилцаа болол арай илүү сайн байдаг. Ариг бол нэг нэгийг маш сайн дотн таньдаг хүмүүсийн гэр бүл хүүхдүүд хоёрын амьдралыг арай илүү сайн мэддэг болов. Стив одоо яг ирээд бид энэ гуравтайгаа харьцуулахад арай саяхан ирсэн хүний хувьд монголчуудтай ажиллахад ер нь юу анзаарч байна Стив? Энэ ажилд байгаа юу? Би одоо 2 жилийн өмнө ирсэн. Тэгээд оюутан. Тэгээд их ажил хийсэнгүй. Тэгээд би одоо энэ тугай их зүйл байхгүй. Гэхдээ би жоохон ажил хийсэн, жоохон золгүй байсан. Би заримдаа ажилласан 1 сар, 2 сар байхдаа тэгээд энэ хүмүүс жоохон үгтэй байсан. Тэгээд дараа цалин өгсөнгүй. Тэгээд энэ жоохон хэцүү. Тэгэхээр оюутан учраас мөнгө орохгүй, ажил өгсөн. Тэгээд энэ жоохон золгүй. Тэгээд бас одоо миний өмнө мэрэгжил кино хийсэн гэрэл зураг. Тэгээд би энэ дотор жоохон ажилласан. Гэхдээ би жоохон зааж өгсөн. Тэгээд энэ зүйл харсан монголчууд энэ ажил дотор жоохон бэгуулах байхгүй. Маш их чөлөөтэй. Гэхдээ энэ ажил шиг жоохон сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд яг одоо юу хийж вэ? Дараагийн зүйл юу вэ? Дараа юу вэ? Энэ сайн байгуулах хэрэгтэй. Тэгээд дандаа жоохон чөлөөтэй байна. Жоохон чөлөөтэй байсан. Тэгээд асуудал ирж байна. Тэгээд яна ягуу юу хийн. Тэгээд одоо асуудал байгаа. Энэ асуудал байгаа. Энэ бас байгаа. Тэгээд одоо ягуу. Тэгээд жоохон за одоо явлаа. Тэгээд маргааш уулзъя. Гэтэ маргааш дахиад асуудал байгаа. Тэгээд энэ заримдаа жоохон хэцүү байсан. Гэхдээ энэ хүмүүстэй ажилласан сэтгэл маш сайхан байсан. Тэгээд маш их сурмаар байсан. Тэгээд илүү болсон. Жоохон дараа жоохон оргосон. Тэгээд байгуулах жоохон ирсэн. Тэгээд сонирхолтой байсан. Гэтэ одоо би их ажилтай биш. Тэгээд энэ жоохон хэцүү. Хичээл тугай ярих болно. Стив хэлж ин тэгээд яг төлөвлөгөөтэй холбоотой юм шиг нэгээд юу ч төлөвлөгөөгүй байжгаад ингээд сюрприз юм шиг ингээд нэг өглөө ингээд нэрээ тэгсэн энийг яана гэдэг. Нэрээ яг тийм төлөвлөөгүй тийм дадал зуршил байгаад байдیں۔ Та нарт тийм анзаарагддгүй. Яг гоо тийм юм байна л та. Тэгээ пэйж яд өөрөө баг тийм үү болчоод байна. Манай арчин өөсөн гэх юм ба тийм ээ. Би нөхөртөөгөө хамт ажилладаг байхгүй юу. Манай нөхөр яг тийм яг нөгөө зүгийн балыг савлах савн төрүүлж хэрэгтэй байхад утсан хойно сав марцсан. Таны нөхч Монгол хүн дээ. Монгол хүн. Жахан тийм тал байд юм болов. Гэтэ манай нөхөр юу байх та. За өдөр Тэгтээ Монгол нутгийн би бол ингэж боддог. Ер нь саяхан ч гэсэн би хүн уншлээсэн л да. Тэр яг хуу зарим хүмүүс тэрийг бурууж ашигладаг хүмүүс байж магадгүй. Залхуу хүмүүс IQ илүү өндөр байдаг гэж та хүмүүс судалгаа гарсан тийм ээ. Тэгээд монголчуудын хувьд бол нэг юм байгаа. Заавал одоо би өнөөдөр хөдлөхгүй бол хоолгүй хонон гэсэн нийгэм биш байхгүй юу? Тэгэд хүний занг юм чинь болцлага юм чинь болоодлага юм чинь би нэг ягаад бибигээс нэг хатаардаггүй. Одоо би бусад нийгэм би одоо Америк ч юм уу Франц яваа явж үзээгүй л дээ. Би одоо энэ улсууд орны нийгэм ямар байдгийг мэдэхгүй улсууд. Энэ тэгд бол нэг тэм тал байдیں۔ Хажуу айл нэг шинэ машин авчирсан бол нөгөө нөхөр хараад за энэ нөхөр надаас баг цалинтай юм байж хаагуур ингэж болгох юм байна. Бараг өөрөө тэр олох ёстой гэдэг талаараа санаа зовхгүй энэ нөхөр яаж болсон гэдэг талаараа илүү санаа зовдөг байхгүй. Монголчууд бол тийм хатаархал байхгүй шүү дээ. Одоо 5 4 найз сууж нэг нь магадгүй энгийн машинда нөгөөт нь арай үнэтэй ч юм уу нэг нь одоо тансаг гэрд байд юм уу нэг нь арай жоохон дуун зэрэгт байд юм уу тэр бол сонирн биш байхгүй юу.
Тэгэхээр энэ нэгдүгээр тийм, хоёрдугаар байгаль цаанаас айгүй бүх юмыг сайн хангаж өгсөн байгаа. Би ажилгүй жил хүн байсан ч 2 жил байсан ч ямар ч хоолгоо хонохгүй тэгээд амьдрах одоо аюулгүй одоо орчинд амьдрах чадна тийм ээ. Тэгэхээр энэ бол цаанаас байгалаас заасан зүйл баха гэж боддог. Орчин хүнийг шахдаг шүү дээ ер нь бол тийм ээ. Одоо нийгмийн ор байна. Би та эхний ярьсан зүйлтэй жоохон санал зөөрөөд байна. За. Яг эсгэрээр боддог. За. Магадгүй миний яг өнцгнээс харахад мэдээж ондоо байна л да. Яг үгүй бол манайх нүг танцэг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг оруулж нийлүүлдэг. За. Тэгээд ер нь бол маш үнэтэй тооронд хөрөмж ч юм уу нүг танцэг Land Rover, Range Rover брендийн машин ундаг. Тэгээд асар их үнэтэй. Тэгээд тэрийг ер нь авах ер нь чадвартай хүмүүс хайцсан цөөхөн мэдээж. Гэтэл аваад л байгаа. Яг эдийн засаг ингэж хямрсан үед байхад л ер нь аваад байгаа вэ гэвэл бусдад харагдуулахын тулд. Энэ чинь даргын машин, би нэгэнд дарга болсон юм чинь одоо ингээд гой танцэг машин унах ёстой тий. Бусдад харагдуулахын тулд. Тэгээд нөө эмэгтэйчүүд гэсэн ялгаагүй яг мөнгөтэй мөнгөгүй ч хамаагүй бүгдээрээ амар гой хувцлаа гадуур гардаг. Яг тэр муулчааг юм биш. Нарад бол мэдээж ярих хүний хувьд сайн байгаа л та. Энэ мэдээж нүдэн дулаахын тэгээд гэхдээ яг өөрийнх нь бийг зөв авч явахын зөв. Тэрийг бол муулахгүй. Гэтэ ямар шалгаана тий хүнийг атаархаад өөрийгөө тэдэнтэй харьцуулаад тэгэж хувцлаа тэгэж гой ганган гоёол тэгэж яваад байгаа юм уу? Эсвэл зүгээр л нэг өөрийгөө хайрладаг учраас би тэгэж зөв арчилж тордож нэг зөв авч явдаг юм уу? Би одоо Монголд удаан амьдэрсэн тий бас түүх би уяадан байхдаа түүх судалдаг байсан хүний хувьд. Одоо монголчууд яаж хямарсан? Яаж одоо манжчин улсын дарамтанд байсан, хятадын дарамтанд байсан үед ч гэсэн зээл аваад гангардаг байсан хүмүүс байхгүй юу? Энэ бол одоо түүхээр батлагдсан зүйл байгаа. Гэтэ магадгүй өөрсдийнх нь нийгмийн тэр нүг түш нийгмийн гарал гэж одоо ч хөдөл хэрэгэлдэг. Тэгээ би нүг сэхэтэн ч юм уу би нүг малчин ч юм уу эсвэл англичгөө одоо ч хөдөл хэрэгэлдэг. Зарим нүг ажлын нүг ажилд орох анхиатууд одоо ч хөдөл зарим хүмүүс бөглөөд байдаг. Тэрэнд би дурггүй. Яг л нүг юуны систем байдаг. Нүг энэтгийн ангилалтын системтэй яг дүүж үзэхэд. Яг ингээд хүнтэй ингээд уулзахаар хүний хувц руу яг хараад идэх байхгүй. Одоо би бол энийг жишээ нь ингээд барууны оронд ингээд удаан байжгаад ингээд Монголд ирэхээр дэлгүүрт ингээд орно шүү дээ. Тэгээ энгийн хувцтай ингээд орохоор худалдагч нь дуурдаг байхгүй юу? Жишээ нь надад бүр яг тийм тохиолдол бол гарч ирсэн. Жишээ нь ингээд орохоор энэ хэдий ингээд дас дэлгүүрт ингээд ороод асуухад над руу ингээд нэг дээрээс доошоо хүртэл ингээд нэг харчиж байгаа. Тэгчээд энэ чи угаасаа авч чадах юм биш те гэсэн шиг нэг өгөхөд тэгж харж байгаа юм шиг хариултгүй байхгүй. Тэгэхээр нийгэм нь өөрөө хүнийг ингэж үзээд байгаа болохоор хүмүүс зээл аваач гэсэн яадаг юм бэ? Ингэж харагдъя л та гэдэг тийм юм үсээд байгаа юм биш үү? Би ажлын тухай ярианд орчихоо эргээд Чукагаас нэг юм асуумаар байгаа. Одоо Монголд барилгын салбар те одоо машин засвар одоо нөгөө юу штэ Вьетнам засвар гэж зөнд байгаа. Барилгын чиглэлээр бол хятадууд их ажиллаж байгаа. Тэгсэн хэрнээ монголчууд ажлын баяр байхгүй гэж байгаа байхгүй. Ажил байхгүй гэж байгаа байхгүй. Энэ одоо ямар нарийн мэргэжил байхгүй. Кузов засвар бол зүгээр л нэг хэдхэн өдрийн додог ер нь сураад ер нь хийж болох зүйл биш. Барилгач гэсэн ер нь туршлага их шаарддаг. Тийм учраас магадгүй нэг барилгын компани, кузов засварын компаниуд бол яг Монголоос тийм туршлагатай хүмүүс олдохгүй болохоор гадаадаас хүнийг сүлэн авдаг ч юм уу. Манай компани ч гэсэн өөрсдөө нэг кузов засварын талаар одоо судалгаа хийж байгаа. Тэгээ заавал манай технишнуудыг заавал гадаад руу явуулж сургалтанд хамруулаад тэгээ Монголд эргэж ирнэ. Одоо яг одоо манай хоёр технишнууд одоо Сингапурт 3-7 оны 4-7 оны хугацаатай сурж байгаа. Галаа хүрэлтэй сайн байна уу. Гэтэ нөгөө барилга дээр ажиллаж байгаа хятадуудыг харахаар яг мэрэгжлийн хүмүүс биш байгаа гэдэг тийм ээ. Тэр зүгээр тэр та надаас яагаад одоо тэгэд ажилтгүй юм бэ монголчууд гэж асуух гээд байна да. Миний бодлоор за би бол нэг нийгэм төлөөлж ярих нь цаашаа. Гэтэ зүгээр миний харж байгаагаар бол
ер нь их ажил гол хандлага байнуудаа л гэж би бас анзаарч байгаа. Зүгээр хөв хүнийхээ хувьд те. Ер нь их ажил голдог. Яг нэг байгаа ажилтаа ч юм уу надад би миний чадамжч яг эндээ те. Ми одоохондоо би бол өөрийгөө хөгжүүлсэн энэ ажил дээр л байхаас өөр надад сонголт алгаа гэж ийм асуудал байгаа ч гэсэн яг тэр хийж байгаа ажил дээр сэтгэл хангалуун бус байдаг болов уу гэж би бодож байна ер нь таны. Ер ажил голдгоотой л бас холбоотой байж болох юм. Бас нөгөө ажилтаа дээр ажил, доор ажил гэх монголчуудын зүгээс бол ингээд амар ялгадаг тал байгаа юм биш үү? Одоо энэ барилгын барилгын ажлыг би хийх хүн биш мэш. Тийм юм бол. Тийм хандлага бас байдаг тий. Та тэгээд бас байгууллага удирж байгаа хүний хувьд асууя л та. Чинь одоо ингээд Франц гэх юм одоо чинь хүмүүс одоо хитрхи их одоо энэ дарга зэрэгтэй байгаад тахаар хүмүүсийн итгэх ингээд буурчдаг. Дарга зэргийн ялгааг аль болох баг гаргаад ингээд ажилуул зүгээр ер нь би монголчуудыг хүнээр захируулах дурггүй гэж боддог шүү. Та нар ер нь ийм зан анзаарсан уу эсвэл энд нь тохирсон ямар одоо удирдлагын стратеги барьдгийг? Захирлын хандлагаас нь хамаарна. Захирал нь өөрөө амар их дээрүүлэхүү захирангүй хүн байвал мэдээж доор нь ажиллаж байгаа хүмүүс түүнийг яг маггүй яг уулзах үеэр нь амар найрсаг амар ээлдэг байж магадгүй нэг салхаар нь тэр хүний муулна энэ хүн яасан ядаргаатай гэд жоохон эгүй харьцаатай байж болно. Гэтэ захирал менежер дарга нь өөрөө маш мундаг өдөртөх чадвартай зохион байгуулах чадвартай байх юм бол доор нь ажилладаг хүмүүс ер нь Монголд ялангуяа их нэг дээрх тэр алтан тушаалтын хүмүүсийг их хүндлэж хайрцдаг гэж би өөрөө ажилласан. Насны би өөрөө хайрцаггүй залуу хүн л дээ. Тэгээд тэгсэн мөртлөө магадгүй надаас ах их хүмүүс байдаг л да. Тэгсэн мөртлөө намайг зандаа л нэг маш их хүндэтгэлтэйгээр нүг та ингэснэ та ингээд амар хүндэтгэлийн үгсээр намайг дуудаад байдаг. Тэгэл яг тэр хандлага нарыг их таалагддаг. Кумар. Яг энэ дээр бол сая одоо хэллээ л та тийм ээ. Одоо энэ бол тохоо хүний өдөрж байгаа хүний бас юунаас хамаарал л да. Дараг гэлээ бас адилхан хүн л доо. Зүгээр яг өөрийнхөө болцоонаас ч юм өөрийнхөө хичээснээс болоод илүү мэдлэг эзэмсэн байж болно. Өндөр албан тушаал дээр байж болно. Тэгвэл хизээ нэгэн цаг тэр бас яг тэр төвшнээс эхэлсэн гэдэг мартаж болохгүй. Хоёрдугаар тэр өнөөдөр өөрийнхөө доор байгаа ажилчныг яг өнөөдрийн хэмжээнд харж болохгүй шүү. Би бол тэрийг л хэлдэг. Одоо өөрийнхөө одоо хамт ажиллаж байгаа жоогч нар ч юм уу туслах тоогооч нарыг би чамайг жоогч гэж харахгүй байна. Би бол чамайг өөрийнхөө одоо мэрэгчлийн хэмжээнд ярих юм бол нэг рестораны эзэн ч юм уу, бизнесийн эзэн ч юм уу өөрийнхөө мэрэгчлэрээ нэг удирдлагын төвшөнд 10 жилийн дараа болж тэм хүн. Зүгээр харин энэ ажлыг би бол нэг л юм хэлдэг. Муу цэрэг хизээж сайн дарга болж чадахгүй. Тэгэлэр сайн цэрэг байж сайн дарга болно. Тэгэлэр одооны байгаа би урдтал одоо энэ тэгд байхад би 3 сар тасралтгүй 5 одоо жошт буудлыг 0 чивэрлж ирсэн. Тэр би хижээс харамсдаггүй. Харин ч тэр миний өнөөдөр би нэг хүнтэй 0 ингэж чивэрлдэг шүү нөхөр. Гэдэг заагаад өгч чадна. Тэгэлэр тэр бол юусаа одоо хүний хийж исэн ажлаараа өнөөгөө одоо тэр хүний хийж байгаа ажлаараа тэр нь дүгнж болохгүй. Тэр хүний одоо хийдэг ажлаараа тэр хүнийг дормжлох ч юм уу эсвэл доогуур үзэж болохгүй. Аль бол энэ нэг би бас зүрэг уншсан л та. Удирдлага гэхлээр би бол удирдлага гэдэг үг яг дургу. Би бол лидер гэж хэлнэ. Лидер хүн манлайлагч хүн манлайлагч бий болгодог. Захирал хүн ажилчид бий болгодог. Тэгэхээр тэр удирдж байгаа хүн маань манлайлагч хүн өө эсвэл захирал юм уу? Тэр үнээс л. За тэгээд түрүү нүг бид хэд ярьж ялаа. Ер нь энэ хүний нөөцгөө ярьж ялаа л та. Тэгэхээр Монголын энэ боловсролын системээр ингээд 10 жилдээ сураад тэгээд их сургуульдаа сураад бэлтгэлдээ гарсан хүний нөөцийн одоо ажилтаа хүн авах гэж та нарын шалгуурт ер нь хэр нийцэж байна? Боловсролын одоо энэ үнэлгээг та нар юу гэж бодож байна? Монголын боловсрол
хүнээ бэлдэж чадчихна. Би бол одоо энэ гурван орнтой харьцуулах юм бол манай бас арай доогуур орно л да манай систем тэглээ энэ гурван хэлсэн дээр бахаа гэлээ. Боловсролын системийг хэр чанартай гэж үзэж байгаа юм бэ? Юу гэнэ? Education. Би яг нэг ногоо хэлэхэд математик тоо шинэ ухаан дээр монголчууд үнэхээр мундаг. Оюуны чадвар бол агуу их үнэхээр бишрмээр байна. Сул талууд гэвэл ер нь магадгүй нэг харилцаа юм уу эсвэл нарийн нүү мэрэгжлийн уур чадвар юм уу тэгээд яг сүүлийн 10 жилээс эхлээд яг баг 20 жилийн өмнөөс нь явуулаад ер нь бас хэл угаасаа монгол хэлэнд маш сайн төрөл бүр нэг хүн 2 3 гадаад хэлээр ярьж чаддаг тэр бол нэг яр болсон тийм үзэгдэл биш. Тэр бол хэвийн үзэгдэл байна л да. Манай ажил дээр ч гэсэн орсоор, солонгосоор юм англиар ярьдаг хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас оюуны чадамж бол ялцгүй монголчуудын үнэхээр их гарамгаа. Зүгээр л яг боловсруулсан систем гэвэл одоо яг энийг хүн дээр тусаж авч болох шүү. Тэр авилгын асуудал Монголын боловсруулсан системийг үнэхээр бохирдуулсан. Хүмүүс зүгээр нүг юуны диплом авахын тулд зүгээр төлбөр төлөөд бүр хэвшсэн. Юу манай Америк юусо тийм юм байх юм бол шууд мэдээгээр цацаад тэр хүнийг бүр хичээгээл баг ямар нэг хуулийг хэрэгжүүлээд ч юм уу ямар нэг яалмал авах ч юм уу амар хатуу хоригдсон. Монгол бол зүгээр хүлэн зөвшөөрдөг тий. Сургуульд оруулах хүртэл сэжлэг оруулах хүртэл хүмүүс нэг хахуйлд өгдөг. Тэрийг би үнэхээр их эсэргүүцдэг. Яг мэдээж яг шүмж гэж амар их хүнд сонсогдож магадгүй. Гэтэл би Монголд хайртай болохоор тэрийг зогсоомоор болуулмаар байна. Тийм үү? Тэр амар сөргөөр нөлөөч байна. Боловсруулсан систем. Залуучууд зүгээр л будаа идэхийг бүр хэвшсэн тий. Нэг шалгалт өгөөл яг хүнээс нэг хуурах нэг их хуулж авах нэг их. Тэрийг одоо бүр сургуульд ороход эцэг эхчүүд нь мөнгө төлж байгаа шүү дээ. Хүүхд биш шүү дээ. Тийм ээ. Хүүхдтэй бүр багасаа тэрийг хараа явчин гэдэг чинь энэ бол аим шиг асуудал. Гэтэ багш нар өөртөө амар баг цалинтай болохоор багш нарыг бас буруутгахад амар хэцүү байна. Тийм. Тэр бол нийгмийн асуудал шүү дээ. Нийгэм яг улс төрийн асуудал. Тэр амар багш тэгээд нэг эмч нарт амар баг цалин өгдөг учраас. За манай хүүхэд ганцаараа хахуул өвөхгүй гэж явж чадахгүй. Бас тийм мэдтэй тийм ээ. Тэгэд өвөхгүй байлаа гэхэд нийгэм өөрчлөхгүй. Тийм болж байгаа. Хэцүү гэхээс хэцүү. Ямар нэгэн аргаар хамгийн их нэг мундаг мэрэгчтэн боёо нэг багш, эмч төрийн албан хаагч хүртэл хайцангуй баг цайлан авдаг энд юу болоод тэр хүмүүсийг арай илүү хүндлээд арай өндөр цалин өгөх юм бол хувийн эмнэлэгт ажилладаг эмчтэй адилхан. Тий. Би өөрөө ер нь их эцэг нэг уулсын эмнэлэгт биш нэг хувийн эмнэлэгт үзүүлдэг болохоор ер нь миний ажилтнаар бол хинч ямар ч эмч надаас мөнгө нэхэж байгаагүй. Магадгүй нэг хувийн эмнэлэг болохоор гайгүй цалин авдаг байлгүй. Мэдгүй. Надад тэгж санагдав. Дипломтой ажилчдаг ажилд авна гэдэг байхгүй юу? Дипломгүй хүн чинь одоо бүр цаашаа. Дипломгүй яг л одоо ингээ ажлын байранд ингээ хүн авах гэж байгаа зарыг ингээ харахаар нэгдүгээр дээд боловсралтай гэдэг ингээ заачдаг байхгүй юу? Яг тэр хувь хүний зан чанар, хувь хүний дадал зуршил эсвэл хувьдаа олж авсан мэдлэг, туршлага гэхээс илүү нэгдүгээрт нь яг дээд боловсралтай гэдэг ингээ бичсэн байдаг байхгүй юу? Тэгээ та нар ер нь ажилд хүн авахдаа дээд боловсролыг чухалчлаад байдаг юм уу? Хүний чухалчлаад байдаг юм уу? Туршлагын чухалчлаад байдаг юм уу? Хүмүүжил. Эцэг эхээс сурсан хүмүүжил нь боловсруулаас илүү чухал гэж би үздэг. Яг бол аав ээж хоёроос тэр нэг хүний тэр мөн чанарыг сурж авдаг. Яг мэддэг бол яг ажилдаа их ач холбогдолтой их чухал болдог. Гэтэ мэдлэхгүй мөртлөө ёс зүй байхгүй бол нарад манай компани тийм хүн огт хэрэггүй. Баг мэдлэгтэй ёс зүйтэй баг мэдлэгтэй хүн тэр авсан дээр миний бодлоор зүгээр хувийн бодолч юм. Яг хоёроос тийм л зарч юм л та. Одоо дипломыг ч юм уу юугаа үндэслэх юм бол тэр ерөөсөө одоо хүний амжилтын одоо бараг 90% нь бол сургууль бус боловсрол тодорхойлдог гэж байгаа байхгүй юу? Сургууль бол яг үнэнээ хэлэхэд аль ч орны боловсролын систем мөнгө хийдэг машин болгож байгаа байхгүй юу?
сая Далай Лам баг шиллээ шүү дээ. Энэ дэлхий орвол дахиад амжилт хурсан хүн хэрэггүй, сайхан сэтгэлтэй хүн хэрэгтэй. Амжилт хурсан хүмүүс бол энэ дэлхийд саяар байгаа шүү дээ. Өнөөдөр бид нэр хаашаа явж байна? Дайнгу орон гэж байхгүй болчиход байна. Хооронд нийгмийн асуудалгүй орон гэж байхгүй болчиход байна. Тэгэлэр энд бол ерөөсөө сая одоо манай хүний хэлж байгаагаар ерөөсөө тэр хүний одоо хүний тэр гэрблийн соёл хүмүүжил тийм ээ. Тэр бусдаа яаж харьс чинь яаж хүндэл чинь бусдын эрх ашигаа хэр хүндэл чинь тийм ээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс л хэрэгтэй байна. Тийм ээ. Надад төвчээртэй хүн хэрэгтэй. Үрдэн хартлаа, ажиллах, үрдэн харж баярлах тийм төвчээртэй хүн хэрэгтэй. Яг. За ингээд бид эдийн ярилцлага цагч гэсэн үнэрч байна. Бүгдээрээ ярилцлагынхаа жоохон төгсгөлийн хэсгийг бол Стивд үлдээ гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт бид Кумарын ажил дээр очиод Кумар ямар ажил эрхэлдэг вэ гэдэг Томокогийн ажлын тухай бас баг зэрэг танилцуулсан бүтээгдэхүүнийхэн тухай. Тэгээ Стив бол оюуны хөдөлмөр эрхэлдэг. Тэгээд бас уран бүтээлч хүн байгаа юм аа. Тэгээ Монголын соёлыг, Монголын одоо монгол хэлийг зөвхөн судлахаас гадна морин хуур маш сайн тоглодог. Манай анхны нэвтрүүлгээр тоглож өгчээсэн нэг санаж байгаа бах. Тэрнээс гадна бас каллиграф монгол бичгээр бас бичдэг юм а. Тэгээд хамгийн сүүлийн уран бүтээлээсээ бид нарт бас танилцуулаач гэд би аваад ирсэн. Та бидэнд хамгийн сүүлийн уран бүтээлүүдээс танилцуулаач. Энэ яг юуг дүрсэлж байгаа? Бүтээл одоо том бүтээл байна. Дөрөв ширхэг байна. Монгол Air тухай. Тэгээд одоо энэ дөрөв хэсэг байгаа. Тэгээд уул, сарих, ус, тэгээд гал. Тэгээд би энэ дээр уул бичсэн. Тэгээд энэ жоохон хэ бурханы шашин зураас байна. Бурханы шашин шиг уул тэгээд энэ дээр бас сарих адилхан дондаа жоохон хэ гэдэг магадгүй та нар хармаар байна. Ямар гоё. Бэлгэлж байгаа юм биш үү? Гэхдээ яг энэ дөрөв хамт байх ёстой. Одоо яаж Суглаа уус яа. та би батон дахиад хин магадгүй. Салхи. За. За. Тэгээд энэ Монголоор яг сарих шиг, уул шиг, гар шиг, ус шиг, ус нурийн ус шиг амглан байна. Тэгээд сарих шиг дүрэн дээр хурдан явдаг. Тэгээд энэ дандаа энэ тугай Монгол Air. Манай Стив чи сая бас нэг ерөнхийлөгчийн нэрэмжид нэг юу жоохон байгуулж ирсэн те. Нэг тэмцээн илэвлээ. Нэг Монгол соёлны юу Бүрэн бичлэг үү? Тэ. Сая юу? Тэ ерөнхийлөгч. Бичиг соёл байсан. Тэ. Тэгээд тэрэнд бас оролцсон үзэсгэлэн байсан. Тэ тэ. Тэгээд олон улсын орсон. Өвөр Монгол маш их ирсэн. Тэгээд Канмук, Бурят тэгээд өвөр Монгол их тэгээд би энэ үзэсгэлэн дээр орсон. Тэгээд маш сонирхолтой яг гэвэл зөндөө хүмүүс урам байгаа, санаа байгаа. Тэгээд бүгд зүйл юу гарсан. За баяр. Тэгээд Тийш явах. бүгд гарсан. Тэгээд шин санаа орсон. Тэгээд маш сонирхолтой байсан. Мундаг байна аа, Стив мундаг байна. Айгуу гой зурсан байна. Баярлалаа. Бахарч байна. Стив мондог. Тэгээд гал сүүлэн. Каллиграф ингээд уран авьяастай уран тий. ер нь хичнээн жил зарцуулсан бай. Хизээс эхэлж сурсан юм. Би нэг жил агаас өмнө эхлэсэн. Сурч эхлэсэн. Тэгээд манай сургуулийн багш надад юу үндэс зааж өгсөн. Тэгээд яг бир та түрүү бих ус бүгдэн зүйл яг бас зөндөө цаас байгаа. Тэгээд дараа юу өөрөө маш их бичих ёстой. Гэхдээ би өөрөө бичин тэгээд багш үзүүлэн тэгээд тэр надад хэлдэг яг энэ жоохон бороо энэ жоохон яг энэ байх ёстой. Тэгээд дахиад бэлтгэл тавт хэрэгтэй. Тэгээд болж байна. Гэхдээ Их гоё болсон байна. баярлалаа. Хичээж байна. За ингээд үзэгчтэй сав гариг бүрийн 21 цаг 40 минутаас үзэгч та бүхэнд хүрдэг би Монгол хайртай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн сав гаригийн 21 цаг 40 минутаас байнгын зочдтойгоо болоод нэвтрүүлгийн онцгой зочинтойгоо эргээд уулзъя. Түр баяртай.